COP 17 арга хэмжээний түрээсийн одоо шийдлэр 70.1 тэрбум төгрөг зарцуулна гэж байна. Тэгэхээр ер нь яг энийг нэг жоохон дэлгэрүүлээд танилцуулаад өгч болох уу? Аж ахуй нэгжүүдийнхаа одоо цонх шалгуулалтыг яаж хийх юм бэ? Түрээсийнхаа одоо хэлбэрийг ямар байдлаар хизээнээс яаж зохион байгуулах вэ? Нийтдээ 12 ажлын хэсэг байгаа. За нийслэлээр бол гэрийн зоон буюу ногоон хэсгийн ажлын хэсэг, за хоол үйлчилгээний ажлын хэсэг гэсэн 2 ажлын хэсэг байгаа. За хоол үйлчилгээний ажлын хэсгээр бол ер нь бол яг энэ өнгөрсөн жил бол бид нэр бол төсөвдөр дандаа барилга байгууламжийн хэсгийг бол барилга байгууламжийн ажлын хэсэг бас хариулах нэмж шууд барихаар төсөвд суулгаж ирсэн боловч за төсөвгүй болоод энэ жил дандаа нэг түрээсийн байдал руу шилжиж байгаа. Нийтдээ нэг 15 орчим барилга байгууламж асар баригдахаар байгаа. За гэрийн зоон дээр бол ер нь бол нэг 4 барилга байгууламжийг бид нар төлөвлөсөн. За барилга байгууламжийн нийт төсөв бол нэг 17 орчим гэрийн зоон дээр байгаа. За хоол үйлчилгээнд дээр бас бид нар бас энэ хоол үйлчилгээний зардал бас энэ гэрийн копийн төсвүүдээр бас давхар явж байгаа. Энтэй холбоотойгоо төсөв болон задаргааг нь бас энэ ажлын хэсгээс манай Баттулга дарга нэмэлтээр бас хариулъя. Тэгээ ажлын хэсгээс бол одоо энийг түрээсийн байдлаар шийдвэрлэх болов шийдвэрлэхсний үндсэн дээр бол одоо хотын даргад бол чиглэл өгсөний дагуу бол энэ нийслэлийн төсөвтөр бол суулгаж хийгдэж байна. За энэ дээр бол COP 17-г задлж үзэх юм бол хурдлын байр байгууламж буюу хөх бүсийн 12 блок байр нь бол 25.9 тэрбум төгрөг. За COP 17-гийн байр байгууламжийн агаржуулалтын системийн түрээс дээр 8.9 тэрбум төгрөг. За гадна сүйдрөвч болон хаалт, металл, хулдаасан басаадн дээр бол 3 тэрбум төгрөг. За мөн зохион байгуулалтын үйлчлэгээний зардал дээр бол 13.5 тэрбум төгрөг. За хоол үйлчлэгээ хүнсний хангамжны зардал дээр бол 17.3 тэрбум төгрөгийг бол зарцуулахаар оруулж ирж байгаа. Копийн энэ түрээслэх үйл ажиллагаатай холбоотой асууж байгаа шүү. Энэ түрээсийн үйл ажиллагаа явуулах сонгон шалгалтууд дандаа хийгдэнэ. Энэ төсөв батлагдсны дараа сонгон шалгалтыг бол нийтэд зарлана. Энэний дагуу яг тэр гэрийн зоон дээр болон одоо улаан бүс дээр хийгдэх барилга байгууламжийн сонгон шалгалтыг бол нээлттэй зарлах байгаа. Ийм үе шаттай явж байгаа. Түрээсийн хэлбэрээр бүх одоо энэ түрээслэгдэх ажил үйлчилгээнүүд нээлттэй сонгон шалгуулалтаар явах юм байна гэж байна. Тэгэхээр ялангуяа одоо энэ асар майхан түрээслэх, за тэгээд тоног төхөөрөмжийн түрээсүүд, хоол үйлчилгээний түрээсүүд цаг хугацааны хувьд ер нь хэдийгээр энэ сонгон шалгуулалт нь явах вэ? Аж ахуй нэгжүүд ямар хуу хэмжээний урьдчилсан байдлаар сонгон шалгуулалтын дээр ямар шаардлага тавих гэж байгаа вэ? Тэгэхээр одоо энэ хэмжээний ажил үйлчилгээнд дээр аж ахуй нэгжүүд болвол Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа павильонуудыг түрээслэх, буцааж мөнгө олох ийм ажлуудыг манай нийслэл хариуцсан хийж байгаа. За гэрийн зоон дээр бол нийт 4 барилга байгууламжтай 100 гаруй павильоныг түрээсэлж буцааж энэ улсын орлого төвлөрүүлэх ийм ажлыг зохион байгуулна. За яг энэ улаан бүс дээр бол яг ямар барилга байгууламжийг хийх вэ? Энд чинь нэг олон улсын стандартууд бол копиг зохион байгуулж ирсэн энэ туршлагатай аж ахуй нэгжүүдийн сонгон шалгуулалтууд хийгдэж байгаа. Тэрийг Үнэн Бат даргаас нэмээ хариулж байгаа. Ажлын хэсэг сонгон шалгуулалт явуулаа. GL Event гэдэг энэ өмнө одоо 7-8 COP зохион байгуулсан Францын компани шалгарсан байж байгаа. Одоо өнөөдрийн тухайд бол гэрээний төслийг бол хоёр талаа гэрээнийхээ төсөлтөөр сууж байна. Францын компаниас ирүүлж байгаа саналын тухайд бол 6 сарын 16 гэхэд бол эхний ээлжийн байдлаар энэ ногоон бүсийн барилгуудыг түрээслэх барилгуудыг хүлээлгэж өгнө гэсэн байгаа. 6 сарын 16-аас 7 сарын 16-ны хооронд одоо бусад үйл ажиллагаа чиглүүлэх үйл ажиллагаа явагдаад тэг COP руу ороход бэлэн болно гэсэн энэ ийм санал өгсөн энэ хүрээндээ бол сонгон шалгуулалт зарлаад шалгарсан байж байгаа. Тэгэхээр одоо 3 сарын 2-оос өмнө бид нар бол гэрээний төслийг эцэслэн тухай одоо нөгөө холбогдолтой бүх гэрээний төсөл дээр сууж байна. Тэгээ гэрээний төсөл эцлээд дуусаад бол энэ ногоон зооны асуудал шийдэгдээд явна. Энэ 70 тэрбумын тухайд бол манай нийслэлийн засаг даргын хамгийн газрын засаг даргын зүгээс сангийн ямар бичиг явуулсан. Энэ юу вэ гэхээр энэ улсын төсвөөс гаргаж байгаа энэ төсвийг нийслэлийн төсвөөс тавьсан тохиолдолд төсөв дээр одоо
цаашдаа төсөвдөр энэ тавигдсан мөнгийг одоо яаж хэрхэн шийдэх юм бэ? Эсвэл одоо нийслэлийн төсвийн төвлөрүүлэх мөнгнөөс асч өгөх байдлаар шийдэх боломжтой юу гэдэг хүсэлтийг сангийн яамд хөрвүүлсэн. Сангийн яамд бол хүсэлтийг судалж байгаа. Тэгэхээр энэ 70.2 тэрбум төгрөгийн хэрэг өнөөдөр иргэдийн хурлын тогтоолгоор шийдсэн тохиолдолд дараа нь улсын төсвөөс яаж нөхөх үүдгийг сангийн яам хариу өгнө гэж ингээд бид хүн бол хүсэлтээ явуулсан харж байгаа. Тэгэхээр ногоон бүсийн тухайд бол GL Event гэдэг Францын компани шалгарсан. Гэрээ 3 сарын 2-нд гэрээ зурна. Гэрээ зураад энэ урд одоо яг нөгөө хамтрагч компаниудынх нь тэр нөгөө тентер орж ирэх хугацаа гэдэг. Тэгээд ингээд ажил явагдаад 6 сарын 16 гэхэд бол хүлээлгэж өгнө. Гэхдээ энэ бол төр байв.